1945 оны 5 дугаар сард Европ төв дэлхийн 2 дугаар дайны гал унтарч, Ялтын баг хурлаар тохиролцсны дагуу зөвлөлт холбоот улс Японы түрэмгийлэгчдийн эсрэг дайнд оролцохоор болсон. Уг чөлөөлөх дайнд бүгд наримдах Монгол ард улсын ардын өөрийгөө хамгаалах сайн дурын Ортотриатын нийт 24,000 гаруй дайчид оролцсон байна. 1945 оны чөлөөлөх дайнд ялт байгуулснаас 80 жил өнгөрч амь үргэцсэн дайны бааtruуд болон дайнд амь биеийн үйл хайхран тэмцэн Ахмад дайчдад Монгол улсын ерөнхийлөгч шагнал гардуулж хүндэтгэл үзүүллээ. Сааглаа хурцэн ирж хүндэтгэл хүндэт өнөртэй баярлаа гэж хэлье. Ахмад дайчдын алтай буурлууд өвгөл дэмгэд өтгөс уурлууд өлгөөтэй бяцхан жаалууд хүртэл хурцэн иртэй хүндэтгэл байгааг хэлэхэд сэтгэл нэн таатай байж хэлье. Надад чөлөөлөх дайны 1945 оны чөлөөлөх дайны 80 жилийн хойг тохиолдолж баярын ялалтын мэндийг дэвшүүлж сайн сайхан бүхнийг усан гэрэж байна. Дэлхийн 2 дугаар дайнд ялсны үр дүнд Монгол улс тусгаар тогтнол бүрэн эрхт байдлаа сэргээж чадсан түүхэн үнэ. Өндөрлөгтний түүхэнд хамгийн олон хүний амийг хөнөөсөн, хамгийн их гард сүйтгэл учруулсан энэ дайны явцад Монголын ард түмэн нийтийн дайсны эсрэг нэгэн санаагаар бат тууштай зогсож чадсан юм. Дайны хөл дарагдсан 900 км түүчээд дагцгүй Монгол дайчид ирлэхээр тулдаж өгсөн үүрэг даалгаврыг итгэл төгс биелүүлсэн байна. За ингээд 400 боож гисэн 400 Япон зэргийг Харийн гот 150 км явган доож манай анги. Бидний 20 зэргийг марч явуулсан одоо нөгөө такучаа закамбаас гараа боцоо баяр хүргэж. Ингээд бидний 20 зэргийг манай анги үлдээж одоо тэр ардталаа зарим нь уцаах тэр бидний 20 зэргийг бол одоо тэр Юунд арсуулсад 450 зэрэг Япон зэрэг боож гисэн. 5 дахь машин бараа таваарыг хөргөж өгөхөөр бидний дамжсан. Дайнд гавьяа байгуулж амбийг хайхралгүй оролцсон Ахмад дайчдын үрсад уг хүндэтгэлийн арга хэмжээнд бүгд эцэг их ахмадуудаараа бахархгүй байхын аргагүй хэмээн ярьжлаа. Сэтгэл маш өндөрөө маш гоё түүхэн мөчүүдийг ингээ хамтдаа өвөө мөн өчтөр орой Доронтой аймгаас бүр зорин 700 км-ийн цанаас зорж ирсэн байгаа. Тэгээ шөнийн 1 цагт ирээд өнөөдөр одоо төрдөө үнэлүүлэхээр ингээ зорж ирсэн 102 настай Яримплийн өсөх гэдэг өвөө маань Ахмад дайчин болоод Улаантүгийн гавьяаны одонгоор шагнуулж байгаад маш их баяртай байгаа. Энэ дайныг Монголын зэвсэг түвшин ялтаар төгсгөж чадсан олон улсын харилцаанд багагүй өөрчлөлтийг бий болгож Аз тивд дайны голомтыг унтраах, энх тайвныг тогтоох, дорн дахны улс түмэн эрх чөлөөгөө олж авах тэмцэлд хувь нэмэр болсон Ахмад дайчидтай баярлалаа. Зүүнд түүчээлэх зууны мэдээ сонь. Цаасан болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөрч бичнэ. Үндэсний өдөр тутмын зууны мэдээс сонин.